сайн байцгаана уу? Сайн. За сууцгаа. За бүгд намаараа. Өнөөдөр сарын тэмдэг 5 сарын 5. Ямар гараг тийм ээ. Шиний тоолтын сугаар гараг. За өмнөх хичээлдээ бид нар ямар хичээл хийсэн бэлээ? Өөрийн бодлын хавцсан. Бодлол гэж юу хэлэх вэ? За улс орны үйлчлэгийг заацуулсан юм байна. Баруун зүүн болон бодлогосон юм байна. Өөр ширээний төлөө гэж бодсон. Ингэснээр яасан уу? Нөгөө нэгдмэл байсан улс маань боловч затарсан юм байна. За Монгол хэдийнээс хэдийн үед улс төрийн бодлого гарсан бэ? 14-р зуунаас 17-р зууны 300 гаруй жил Ер нь нэг зүйлийг асууж байна. Улс төрийн бодлого заавал байх ёстой юу? Ер нь улс төрийн бодлого өртөөгүй улс орн байгаа юу? Яагаад гэвэл эд баяр хааш үлээх дандаа эд баялаг хаан ширээний төлөв тэмцэгддэг юм байна тийм ээ. Анхаадын үе гэж яаж хэлээд байна уу? За одоо 1368-аас 1634 оны хооронд Монгол улсын 22 хаан төр байснаас тэр үеийг бүгд бахаа бий гэж санагдсан. Тэгээ улс төрийн бодлогын үе. за хэдээс идэвч хэлэх юм бэ? 1368-аас 34. За энэ хэдэн суусан гэж байна уу? Энэ онд чинь нөгөө яам улс маань гэсэн тийм ээ. За тэгвэл энэ оноос энэ оны хооронд буюу 22 хаан Монгол улсын хаан ширээ суусан учраас улс төрийн бодлогын үе гэж нэрлэсэн юм. За хүүхэн тэгвэл 44 гэж нэг тоо гараад ирдэ тийм ээ. Та нар үзсэн өмнө үзсэн гинэ. 44 гэж юу хэлээд байна вэ? 44 гэсэн хаан ямар Хийгээгүй. эзэн За энэ эзэн гүрмийн үед 44 тэгээд Батмагтай 6 түмэн Монгол 4 түмэн арай гэж тэгвэл энэ 44 үдэг чи ерөөсөө яах вэ? Монголын хүү амын тоо байх юм шүү дээ тийм ээ. Эзэн гүрмийн үед 40 түмэн Монгол 4 түмэн ойд байсан юм байна тийм үү? За тэгвэл Батмун даяан буюу улс төрийн бодлогын үед 6 түмэн Монгол 4 түмэн ойд болчихээ. Тэгвэл ялгаарч чинь уу? Байна уу? Ямар ялгаа вэ? Зүйтэй. Нөгөө 44 гэсэн 44 түмэн Монгол маань хэдэн түмэн болсон байна уу? 10 түмэн болсон байна. Үүний маань 6 түмэн Монгол 4 түмэн ойр байжээ. Эний 40 түмэн Монгол 4 түмэн юу байсан мөлий? Ойр байсан. Тэгвэл нөгөө ингэж утарч яах нь вэ? Задарсан байх нь шүү дээ Монгол. Ийм учраас тэр үеийг историйн анхны бодлогын үе гэж нэрлэжээ. За их сайн байна. За тэгвэл энэ зураг харуул яг шин. Юуны зураг байна вэ? Хийдийн зураг байгаа юм тийм үү? лам шашаа. нийт Хэм байна юм? лам тийм ээ. Хандан хийд байна. Бурхан байна. За энэ юу гэж байна вэ? лам бурхан. За энэ гурван үгийг нэг үгээр хэлбэл Шашин. сайн байна. За шашин. Тэгвэл өнөөдөр бид нарыг үзэх юм байна.
гэсэн гэмээр хичээл үзэх нэ. Томаа шашин гэж юу гэдгийг өөрчлөлтөө тавьсан байна. За зорилт маань яг үгээр хичээлээр шашин гэдэг хүний нэр томьёо тайлбарыг өгөх юм байна. Бөө мөргөлтөө Монгол шарын шашин яагаад ихэрсэн түүний шалтгаан нь. Ерөн шашинд ихэрснээр эрг сөрөг тал юу байна вэ гэдэг дүрмт хэлэх байна. За харъя. За ууштай. Бидний нөгөө шашин гэж яриад байдаг маань юу аах нь хамгийн гол? Зардаг, айдвар, сургаал, номлол, заа, сургаал гэсэн утгатай үг байна шүү дээ. Хинц айлтах юм. Айлтах гэх юм. Хүмүүс тийм ээ хинц сургаал номлол өгье. Хүмүүс хинт заад сургах юм. Хүмүүс тэгвэл энэ шашин гэдэг чинь бид нарт яах нь вэ? Заадгийн байна, сургадгийн байна, номлодгийн байна. Тийм үү? За энийг маш урд бичиж зүгээр бичиж. Шашин гэдэг нь зардаг, айдвар, сургаал, номлол, заах гэсэн утгатай. Энэ үг юм аа. За шашин гэдэг үг байна. Шашин гэдэг нь зардаг, айдвар, сургаал, номлол, зардаг, айдвар, сургаал, номлол, заах, сургах гэсэн утгатай санскрит үг юм аа. Та санскрит үг юм аа. Санскрит үг юм. Эцэн үү? За тэгвэл шашин маань ихтэй таана өсчөө. Манай эрдийн өмнө Өдөөс маань яж вэ? За тэгвэл яг одоо энийг схемээр маш уран хийж байна. Энэ схемээр маш уран. За Монгол хэдүүд хамгийн сүүл энэ нэгээс төвдөөс Монгол гэсэн тийм үү? Монгол хэдүүдэд ирсэн байна. За энэ одоо хаана вэ? Монгол 3 удаа илэрсэн. Монгол 3 удаа илэрсэн. 1-2 дугаар үеийн 80 язгууртны буюу Монгол 3 удаа илэрсэн. 1-2 дугаар үеийн 80 язгууртны бүрийн 3 дугаар үеийн олон нийтийг хамарчээ. 1-2 дугаар үеийн 80 язгууртны Парвин архитектик хамарсан байна. Архитектик хамарчээ. За сурбичиг гаргана.
Жижигэн 127 дугаар цагаанда за Монгол уртны шашин шинээр за энэ бошаа за tapir өгөө маш олон шашин 자, 떴어. 자, 그대로 떴어. 자, 먹어. 오른 뒀다가 있을 때. 야시 그랬으면. 아, 거의 오셨다 그랬으면 뭐. 다만 사면 설. 자, 다만 사는데 шашник тийм бидрүүлж хэдэн? 10. 오다마다 두문두문나. 자, 저기 хэдэн 더? 1576. армаа биштэй шөө. Түмэн засаг хаан. За, түмэн засаг хаан армаа гिचг шавар Монгол удааны шашныг бидрүүлжээ. За, энийг тэмдэглээд авчих. Урд яваа гэхээсээ. Удааны шашин Монгол 1556 түмэн засаг хаан Монгол удааны шашныг бидрүүлжээ. За, хоёр урсгал маань ямар урсгал байсан вэ? Шар малгай тий урсгал. Тийм ээ?
За хэдэн онд гин? Хэдэн онд байна? Сойдон ганцыг өөрчлөлт алай лам хэмээг Нар ясно. Солон жамц хэмээг дамыг өрж Монгол шаришник илрүүлжээ. Тэр дам талаалан хэмээг цол яах нь гэсэн байна. За тэгээ Монгол яах нь хоёр урсгал илэрчжээ. За Ахтасай хаан, Хүмүнцэсэг хаан, Алтан хаан бид нар яаж вэ Монгол шаришник яасан бэ? Илрүүлжээ. За тэгвэл хөгжүүлсэн хүмүүс нь хэн байна вэ? Даминггийн Довсон Дансан Жанцсан гэдэг хүмүүс нь хөгжүүлжээ. Тэр энэ Ахтасай Хүмүнцэсэг хаан, Алтан хаануудаар яах нь илрүүлсэн байна тийм ээ. За юм байна. Амттай авсан шүү. Хэн бэ? За Ахтай хаан гэж чиний хэлээд байна уу? Уншаарай. Ахтай Ооноознааны Ахмад хүү мэдээ. Ахтай Монгол багсчид буюу 1554 он Сэлэг гүрний хүүд гэсэн бөгөөд За замаацын тухай мэдэх хүмүүс үү? Бидэн. За ямар хүн юм бэ? Чанга. Дөрөвнөөс настай шашин гэдэг. За сая бид 4 настай шашны гинтүү болсон бүгдээ шашны нэргээр өргөнцөд авч явсан. За маш их бурхан бүтээсэн. Тэгээ бурхны байна тийм ээ. За өөр юу исэн болоо? Сайн үсгийг болсон хүн байна шүү дээ. За Монгол төдийгүй дэлхийд хамгийн нэр хүндтэй шашны үнэ. За энэ асуулт алуугийн. Даалгавар өгч гинэ. Монгол шашин гэдэг болсон шашин юу вэ? За хоорондоо багаар ярьж байгаа ч. Цаас дараад өгсөн байгаа. За даалгавар өгцаа. 3 минут жимчээ. За цэвэрхэн гаргацтай бич үү? Бичээч болоо. Монгол шашин гэдэг болсон шалтгаан. Нэг ханаас аваад ингээд хайртай мээр нүхмийн шашин матуу ясtīгээс учраас тэрээс тэгэхээр ингээд юу бөөгөр арай зөв бөөгөр хөндөр Хоорондоо ярьж байгаа. Тийм ширүүн байсан болохоор
Нас. Маасан суулж. Нэрмэндэн. За, дими тайлбарлаар авчирсан. За, эхлээд энэ хоёр. Чимээсөө. За, чангаш бусдын цаасан шүү. Буруу зөвийн бас яах вэ? Ягууш тайлбарлаж өгөөрэй. За, хоорондоо санд болон сэлцэн шүү дээ. Дээр богийн формо хатуу ширүүн байсан нөгөө хайртай нөгөө бүх зүйлийг нөгөө насарахт нь болж хийдэг байсан. Хайртай мөрөж тэгээд нөгөө шарын шашин баны шашин хоёрыг гайгүй болохоор за За дараагийнх нь монголчууд хоорондоо тэмцэж нэгдэл байдал батарснаас болж байгалийн дайралтаа гарч ирсэн. Түүнээс болж ард түмэн 50 амьдралыг өсөж тэгээд шашин шишнийг шүтэх гэсэн. за зөвтэй. За гуравхан Монголчууд хоорондоо тэмцэж нэгдэл байдал батарснаас гэсэн. Бөмөргөл хатуу харгас байсан болохоор шарын шишин зөөлөн болохоор шарын шишин шүтдэг. За сууцааж байна. Хоцсон зүйл байна уу? Яа сан тэмцэж тэгээд хатуу ширүүн харгас тийм. Зөвтэй. Ер нь бол тэвээ шашин оруулж ирэх гол шалтгаан уулзаас юм. Тулааны байдлаас болоод нийгмийн бодлогын явдлаас санджээ. Дарааны үед тоолоод авчирч байна.
хариулт өгöd байгаа. За нэг нэрээ. Яагаад гэвэл бөөнөр чинь хатуур ширүүн одоо ноён хаяр тэнтэй байлаа багтанд элеватор явлаа. Тэр ноён багт нэг амьдаар бишэлдэг бас. Тийм болохоор бас хайртай бүх зүйлийн зүйл. За хойлоглох ёс гэж байсан тийм ээ. Тэр ерөөсөө тэр хүний хэрэгжсэн бүх зүйлийг хүмүүст яах нь маш харгас хэцүү тусдаг учраас эндээс яах вэ? Хацжээ. Хоёрдугаар нь шашин шарын шин зөөлөн байсан гэж бичдэг. Зөөлөн гэхээр юу гэсэн үг вэ? Яагаад гэвэл тэгээд хүн өнгөрөхөөр шодлох бүх хайртай юм шүү. Өшөж машихгүй. тэрнээ зөөлөх. Хийдэг. За авшуулгаас тэр бас хойлоглохоос үүдэгдэхгүй юм байна. Тийм учраас юм байна. Зөөлжээ. За их сайн байна. За хоёрдугаар дадлага юу яашин. Харин үгүй юм. Бурхны шашны эрэг сүр дагавруудыг шалгаж руу. Бурхны шашин дэлгэрсний эрэг үр дагаврыг. Хоёрдугаар нь бурхны шашин дэлгэрсний сөрөг үр дагавруудыг явна. Ичээ. За хаалаа яа. За энэ цаг дээр хоорондоо ярьж байгаа. Яг энэ дагуу хоёр хуваагаад эрэг таасан хүнийг харахтаа хоорондоо ярьж байгаа. За хоорондоо ярьж байгаа. Шашны эрэг таны юу байдгийг бодоо. Сөрөг таны юу байгаа юм бодоо. Одоо байгаа байдал дээр бас авч үзэж болно шүү дээ. Энэ чинь зүгээр яг чинь удаа мөнгө өгөхөр чинь дараа мөнгө ашиглах билний чинь хийж байгаа шүү. Тэгэхээр чинь хүүхдээ хааш эдийн засаг мөнгө энэ сөрөг талын болохоор өгөхөж нөгөө юу ахта дараа тийм бахаа юм бахаа гэдэг дараа мөнгө хасдаг шүү. Мань тэгээд намтай мөнгөтэй болсон мөнгөтэй нам хийж байгаа. Тийм зарим нь сэтгэлээсээ биш зүгээр мөнгөтэй заслаа ядуу нь заслаа гэж засал хийж өгдөө ламнар чиглэлээс мөнгөний төлөвлөлт байлуулах юм гэсэн үг шүү дээ. Иргэний сэтгэлээр унаадаг. Яриад хоорондоо ярилцсан шүү. Гэлээр унаадаг. Тэр үед мөнгөтэй болсон хийгээд мөнгө хүмүүс хийж өгч юмстай. Мөнгөтэй болсон хийж чадах мөнгө хийж чаддаг.
дарагддаг. Jangan berapa taruh atas orang. 자, 그리고 자스나라 아자 예뻐. 자, 무슨 소설아? 자, 그런데 예를 들어서 사람 낮에서 못해가 토스었다. 그래서 저것은 되게 소리가 자, 좋대요. 자, 신청했을 때 좋고. 목도 너무 쌌싸지게 목도 뒤에 주고 있지. 되게 내가 이렇게 스피드로 넣었다 그치? 야, 스피드로 넣자 한번 팀 하나 듣고 와서 팀 자, 이쌤 자, 이렇게 다 나이지도 우세 부대가 토스었다. 뭘 저거서 스피드시 갈거다 그치? 자, 할 거야. 이제 мөнгө хэд баялаг хэлсэн засаг. 자, 세번 자. тэрнээс тэгээд эдийн засгийн үед тэмцэлтэй. 자. Тэгээд гадаад зүйл тэгээд гадаад манай хүмүүс 아, 자, 좋대. хүн ам бас зөөрсөн. 야가 통화 출신 있잖아. хүн 뭐гийн шиг янз бүрийн сүрх талаа. Эрэгтэйчүүдийн юм даа лам бол тийм эрэгтэйчүүд лам хүмүүсээс нэг ажлаас заавал хоёр эрэгтэй хүн лам болдог. Тийм бол 자, 알았어 먹자. 자, 우리 хайр яс гэж байдаггүй. 맞았어. хайр гэж байдаггүй. Тэгээд төрсөн хүүхд болон тэгэл хөдөө сууж байгаа хүмүүс тэгэл заавал нөгөө би эвсэг 자, сайн байлаа. За, сүрэг давтар яах нь вэ? Бас ажилласан гал чи тийм ээ. Ер нь бол энд баялагтай хүндэд засал хийдгээ. Ихэвчлэн дандаа мөнгө ихийг засалмаа мөнгөний төлөө байлаа гэж. За, эдийн засгийн хувьд бол хатгалтай байлаа гэж. Гадаад бичгтэй гэдэг дээр юу гэж ойлгосон? Ихэвчлэн дандаа төвлөг дээр байдаг учраас хүмүүс ойлгохгүй гэж хэлж байна. Зөв үү? За, энэ хүн цэвэрсэн гэдэг дээр жаа юу ажиллаа тийм ээ. Одоо бол тийм ээ. Яг лам нарыг бол эхнэр авдаггүй магадгүй гэдэг дээр бас өчигдөр дутагдлаа тийм ээ. Харин анх үүсжсэн тэр үедээ бол яах нь нөгөө Винайос гэдгээс дахиад ирэхээр эхнэр авдаггүй. Тэгээд нөгөө айл болгон бас яах нь тодорхой хэмжээний хүүхдийг лам болгочтой байсан учраас энэ маань яаж нь хүн амийг өсөлтөнд бас өөр нөлөөлдөг байжээ. За ихсэн зөв саваа гаргаж ирлээ. За энэ бас яг бол авцсан тийм ээ. Өөрийнхөө амьдралыг зөв жолоодоход мам засах хэрэгтэй гэж юм. Энэ хойлоглох яс байх болсон зөв хүүхдний хайрладаг гэдэг бас гарч ирж байна тийм ээ. За Урхны шашин гэхээр сайн тал нь хүмүүс ном засах гэж ажил амьдралыг засдаг. Тэгээд хоёрт нь нөгөө уулаас нутаг орнд харагдаж. Тэгээд муу тал нь сөрөг тал нь болохоор мөнгөтэй хүмүүс засал хийгээд мөнгөгүй ядуу дараа хүмүүс нь засал хийж чаддаг. Тэгээд урхны шашин болоод шүтгээс нэмээ шүтгэхгүй болж байгаа. Тэгээд мөнгөтэй болох. За, санаа давтаж гинэ үү? За. За, энэ би давтсангүй тийм ээ. Бурхан шүтгэж
Бурхан шашин тулгаж шүтэх ёстой гэж өндөр үнээр зааж авах шахаа гэж. Ийм тохиолдол гардаггүй. Гардаг. За ямар тохиолдол байж болох вэ? Одоо чи энэ бүхэн хэлэхгүй бол танаа гэж эсвэл ямар мөгцөн байж юм гэхээр тиймэрхүү юм их. Тэгээд нөгөөдгийн зам. Тийм тохиолдол гардаг тийм ээ. Гардаг учраас энэ яг уу бид нар амьдрал дээр байгаа учраас бичигдсэн байна. За их сайн байна. Ёстой мундаг гарч ирлээ та. За гэрийн даалгаврыг багшна. За гэрийн даалгаврыг чинь ард түмний дунд түгээмэл дэлгэрсэн ташны Мэдээж ирээрээ. за бичиж аваад. Шишний ямар заавал байдаг юм болоо. Мэдхүү. Мэдэн. За ямар заавал Мэдэн байдаг юм? засах гэх юм бол одоо хүүхдийн дайд үү? За зөвхөн өсний дайх байдаг юм байна. Өөр юу байж болох вэ? Шин За уул новоо танхих нь орж явах юм байна өө. Шин. Шинэ найрав. За Сүлдээ дуудууд. за сүлдөө. Ямар зэрэг цаав. Хиймэн санд. За зөндөө байгаа мэй. Тэгвэл хардаа та нар яг одоо очоод сур хүчтэй байхгүй. Өөр их сурвалжуудаас энэ даалгаврыг хийж байна. Аав ээжийн эмээ өвөөгийн томжийг 7 хоногийн дараа багш үзэн шүү. За яа. Тэгэхээр яг даалгавар сурвалжтэр байх нь уу? Байх. Хин хийх нь уу? Бид За ямар их сурвалж олгосон? ээж аав ээж өвөө эмээгээс асуугаад энэ яах нь уу? Хийж ирнэ. За хичээл идэвхтэй оролцсон байлаа. За